Сайн мэцхэн автомат хэрэгчтэй. За энэ 7 өнөгийн подкастт тавтаа морил. За энэ 7 өдрийн өдрөө захирал бит 2. Өдрөө захирлын бизнес эхэлсэн түүх болон туршлагаас нь судлаа гэж бодлоо. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За эхний асуулт болохоор та хэзээ анх яг өөрийн хувийн бизнесээ эхлүүлжсэн бэ? Санаагаа хаанаас олж исэн бэ? 9 дугаар ангид найзтайгаа хамт хайрцаг зардаг байсан. Юуны хайрцаг? Манай найз тухайд нэг жижигхэн бизнестэй Польш улсын иргэн Герман руу нүүсэн. Тэгээ бид хоёр хамт сурдаг байсан. Тэгээд тэр найз маань надаас 2 ах нөгөө хил мэл сураад надаас жоохон хөгшин. Гэхдээ бид хоёр яг адилхан ангитаа сурдаг байсан. Тэгээд манай найз би юу анзаарсан бэ гэх юм бол нэг юм яг Герман Портер гэдэг машин байхгүй. Гэхдээ ийм жижиг тэрэг урдаа 2 судалтай. Гэхдээ хойноо ийм багажтай. Гэхдээ бүтэн хаагддаг. Тэгээд найзтайгаа сургууль таасны дараа машин дотор суугаад автобусны буудлыг хөргүүлдэг, эсвэл гэрлөө хөргүүлдэг байсан. Иш явдаг. Тэгээд машины ардан дараа хайрцагуд яваад байсан. Тэг ямар хайрцаг зарж исэн бэ гэх юм бол тэр найз маань юу зарж исэн? Нүүхтэй хайрцаг мөн зардаг байсан. Хүмүүс. Тийм, Польшоос импортлоод нөгөө хуучин амьдарч исэн газарт үйлдвэртэй холбогдоод тэгээ нүүдлийн хайрцаг зарж исэн. Тэгээд би манай найз юу санал болгосон бэ гэх юм бол өшөө хайрцаг авдаг газар зөндөө байгаа хаа. Тэгээд пиццаны хайрцаг тэндээс бас захиалаад тэгээд зарж ихсэн хамтраад. Тэр бол миний анхны жижиг мөнгө олдог бизнес байсан. 9 дугаар ангитай гэсэн. Тийм, 9 дугаар ангитай. Та тэгвэл энэ анхны жижигхэн ч гэсэн бизнесээс ер нь ямар сургаал авсан бэ? Нэг сүртэй нөгөө компани дансаар юу ч мэдэхгүй бэлнээр явдаг байх гэж бодсон биш юм бэлээ. Компани татвар гих мэдчлэн тэгээд ашиг машиг бас яг нэг сайн ойлголт байхгүй. Би вебсайт хийсэн. Тэгтээ вебсайт хинч юусоо сонирхдаггүй яа гэх юм бол тэр пиццаны газрууд ерөнхийдөө хямдхан хайрцаг сонгож исэн. Яг хөө тэгээд хямдхан хайрцаг нийлүүлсэн л дээ. Тэгтээ эцээцтэй аюу цөөхөн хайрцаг ашиг муутай. Тэгэл яг хоо манай найз тэгээд дараа нь окей импортын зардал, татвар, бензин, хүргэлт гэнгээ бүх юм ингээд хассаар агаад аюу бага ашиг гарч ирсэн. Тэгээд манай найз юу ч хэлсэн бэ гэх юм бол идрээ энийг ерөөхдөө хийх хэрэггүй юм байна. Уучлаарай хөшөө. Тэгэл оруулсан нэг 200 хэдэн еврога хор хорног буцаага хуваагаад нэг 50-60 евро ашиг хийгээд тэгээ болсон. Тэгтээ яг гоё байсан. Тэгээд би анзаараад байх таны эхлүүлж байгаа бизнес те одоо Apex Capital гэнэ үү, Автомат Accumulus Capital гэдэг тэр бүгдээрээ А усгэр хэлсэн нэртэй. Та ч А эдэр бат. Энэ ямар нэгэн одоо юу байгаа юу, холбоо байгаа юу? Холбоо байхгүй. Apex-ийг яагаад Apex нэрлсэн бэ гэх юм бол харилцагчийг санхүүгийн оргил руу хүрэх одоо зорилготой. Тэгээд тэр санхүүгийн оргил руу явах нь айгүй эрсдэлтэй. Хол ихэвч хүмүүс замыг өөрөө мэдэхгүй. Тэгээд ерөнхийдөө компани анхны зургууд ямар байсан бэ гэх юм бол ийм ууланд авирдаг хүмүүс гайдтай, туслагтай. Тэгээд ерөнхийдөө оргил руу хамт алхдаг, зөвлөдөг, замын заагаад өгдөг тиймэрхүү компани хийя гэдэг ерөнхийдөө олон нэр байсан. Гэхдээ яг нөгөө бидний хүсэж исэн нэрнүүд нь бүгдээр авагдсан байхгүй. Тэгээд пик, миг янз бүрийн одоо оргил гэсэн агуулгатай өгнүүд байсан. Тэгээд эцээцтэй тэгээд Apex гараад ирсэн. Бас гоё утга нь юу юм бэ гэх юм бол нөгөө англиараа Apex Predator гэсэн үг байгаа. Ерөнхийдөө арслан бол Apex Predator. Арслангаас дээгүүр одоо аратан амтан байхгүй. Тэгээд Apex тэгээд тэр нэр маань бас 2-3 утгатай байсан учраас сонгосон. Автомата айгуу сонирхолтой. Нэг өдөр нэг харилцагч орж ирээд надаас багц асуусан. Тэ хүүхэд нь одоо баг 5-6 жилийн өмнө лөө. Тэгээд би багцын гаргаж өгсөн. Тэгээд тэр харилцагч маань тэр зөвлөсөн багцын дагуу хөрөнгө олт хийгээд тэгээд 2 жил өнгөрснөхийн дараа дахиад уулзаад за эдрата миний багц энэ байна гэд. Тэгээ би харилцагчаа юу ч хэлсэн бэ гэх юм бол та багц дотор байгаа юмнуудаа зарим юмнуудыг солих хэрэгтэй юм байна. Тэ энэ хувьцаа ерөөхдөө жоохон муудж эхэлж байна. Энийг гаргачих, энийг нэмчих гэх мэдээж мэдээлэл өгсөн чинь тэ
чамтай ягаад өмнө холбоо тогтоогоогүй юм бэ те одоо их чинь айгүйх ажилтай тийм учраас чамтай холбоо барих ерөөсөн амжаагүй ишээ хотын төв рүү бас би нэг ирдгүй юм а гэх мэтчлэн тэгэл санаандгүй тэр харилцагч нь одоо юу ч хэлсэн бэ гэх юм бол энэ бүгдийг автоматжуулж болтгүй юм уу гэж асуусан байхгүй. Тэгээд тухайн үед яг шууд нэг гэрэл асаагүй. Тэгээд тэр 7 хоногт би орой зүгээр бүгдээрээ унтцсан байсан гэрт те. Тэгээд би ганцаараа зүгээр уцаа майжаад онлайн контент үзчихсэн. Тэгээд тэнд нэг PlayStation тоглоом явж исэн. Nier Automata гэсэн тоглоом. Тэгээд гинт одоо нөгөө inspiration хизээ орж ирдгийн яагаад орж ирдгийн бөө мэд те. Тэгээд нөгөө өдрөө дүгнж бодоод өнгөрсөн 7 хоног дүгнж бодоод тэр компьютер тоглоом дотор баахан робот ингээ нисээд яваад те. Тэгээд тэр нэг байлтааны роботыг кодчлоод тэгээ баатрын өмнө ингээ байлтдаг робот байсан байхгүй. Тэгэл тэр харилцагчийн ярьж исэн юм яаж одоо далтах хөмсөр баха. Тэгээд нэмээ тэр бичлэгийг харсан чи хөөе энэ хөрөнгө олтын юмыг автоматжуулж болох юм байна гэд. Тэгэл sorry маргааш нь шууд ерөөхдөө төсөөлө цааснаа буулгаад дараа нь шууд автомата гэсэн нэрийн ингээд ямар нэгэн байдлаар оролдож үзээд тэгээд шууд app design руу орсон. Тэгэл би өөртөө YouTube-ороо дамжуулаад application хэрхэн дизайн хийдэг юм бэ гэх мэт чинь бүгдийг өөрөө ингээ явсараагаад тэгэл баг бэлтгэл ажил нэг жил болсноо. Тэгэл за автомата юм байна гэж сонгосон. Тийм учраас яг нэг авсгтай тийм зорилго юусэн байхгүй. Зүгээр санаандгүй л юмнууд байгаа. Нөө Alibaba-гийн захирал Jack Ma бас нөө хамгийн ихэнд байдаг болохоор бүх компани Alibaba гэдэг өсгөр эхлүүлж нэрлэн гэсэн нэг тийм ярилцлага өгсөн. Одоо жишээлбэл бидний одоо шинээр эхлүүлж байгаа бас нэг компани Plato гэсэн юм байгаа. Тийм P өсгөр эхэлж байна. Тийм учраас тийм юм байхгүй. Тэгээд та одоо бараг 9 дугаар ангиас хойш юм байна шүү дээ. Тэгээд бизнес одоо оролдоод эрхлэх энэ явцад танд тулгамдж ирсэн юм хамгийн том одоо чаленж те саад бэрхшээл юу байсан бэ? Тэгээд тэрийг яаж даван туулсан бэ? Ер нь хамгийн том саад бэрхшээл хамгийн их гай болдог юм би өөрөө. Жишээлбэл нөгөө харилцаан дээр би бас тийм сайн биш. Ер нь бол би нөхөндөө орчоод ажиллаа их дуртай. Яг нэг таврах шиг гэх юм уу. Би бас гадуур нэг харагддаггүй бах. Би ерөөхдөө баг офис дээр амьдэрдэг гэх юм уу. Өглөө эрт ирээл орой баг шөндөө тараал гэртээ хардаг. Хасаа бүтсэн ч гэсэн офис дээр. Тэгээд толгоон дотор янз бүрийн ингээ түүхүүд яваад идэг те. Эднэр ойлгож байгаа ойлгуудээ энэний төлөө явж байгаа шүү. Би ингээд тууштай ажиллаж байгаа шүү. Харагдаж байгаа ойлгуудээ контент хийж, ном бичиж гих мэдчлэн. Тэгээд хамтрагч нартайгаа, харилцагч нартайгаа, хөрөнгө олт хийсэн хүмүүстэйгээ би нэг холбоо тогтоодоггүй. Тэ яваад гэх юм явдаг юм явж гин тэд нар бас юм хий би нэг гай олмооргүй байна гэл. Тэгэл ингээ улам ингээ холдоод яваад ирэхээр хүний толгоон дотор явж байгаа түүхэн өөрчлөлтөө яваад идэг. Тэ эго хэлж болно. Тэ энэ хүн одоо над руу яагаад холбоо барихгүй юм бэ? Гэт би дотроо нэг шалтгаантай нөгөө хүн маань тэр хүний толгоон дотор шал өөр юм бодоо явцсан. Тэгээ ингээд холдоод явсараад эргүүл нь уулзахдаа шилбэл санаандгүй хөөе 300,000 дагагчтай болчлаа кул байгаа зү гэдэг би зүгээр өөрийнхөө амжилтаа хуваалцаж байгаа. Бусад хүмүүст нь энэ чи дагагч хүн байна. Чи сошиал медиа дээр муу байна. Чи намайг хартаа одоо нэг флексж байгаа юм шиг интерпретац толгойн дотор тийм түүх яваад тэгээд чив чимээгүй хоорондоо харьцахгүй байгаа санаа оноогоодоос солилцохгүй байгаа учраас жижиг шархууд үүсээд тэрнээс болж идээлээд тий тэгэл энэ намайг ингэж бодож байна тэгж байна гэсэн үл ойлголцууд сэтгэл зүйн хувьд сэтгэлээрэж бас нөгөө ингээд холдоод тэгэл дараа нь гинт ингээ харсан чинь дайс болоод явчихдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд гарч исэн. Тэгээд communication маш чухал. Тэгээ миний мэдхээр Стив Джобсын хэлж исэн нэг юм юу юм бэ гэх юм бол тэрнээс болж ойлгосон over communicate. Тэгээ толгойн дотор байгаа юмаа дэндүү их хуваалцсан ярилцсан гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэ чи нөгөө хүнийг ойлгоцсон байгаах гэж бодож байна. Гэхдээ тийм биш байдаг юм аа
Тийм учраас over communicate юу хийх гэж байгаагаа, яагаад хийх гэж байгаагаа, эх сарын хугацаанд юу хийх гээд байгаа юмнуудаа яг өдөр болгоныг офис дээр хамт суугаад байнга тэр нь маш тодорхой биш юм бол байнга хуваалцчих. Тэгээ би бүтэн ойлгосон үгүй юу? Одоо ч гэсэн тэрийг өөрчлөх хэрэгтэй байх гэж бодож байна. Ерөнхийдөө миний хамгийн том алдаа дандаа өөрөөсөө надаас гарч эхэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө дандаа өөртөө байлтаа. Тэгээ өөрийнхөө алдаануудаас тиймэрхүү л юм. Сонирхолтой. Би бол өөр юм хэлэх байх гэж бодсон. Яг өөрийгөө гэж барыг хүн. Би дандаа л тийм. Тэгвэл таны хувьд одоо сайн бизнес гэж юу вэ? Яг айгу тодорхойлох хэцүү л ахaltaа. Гэхдээ ер нь бол сайн бизнесүүдийн шин чанарууд. Чамайг дууддаг. Тэ? Чамайг залхаахгүй. Тэгэл ажил юм шиг ерөөсө санагддаггүй. Тэгээд чиний тодорхой хэсэг болцсон байх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Автомата юу юм бэ гэх юм бол баг амар сонин сонсогч магадгүй. Бас энийг хүмүүс буруу ойлгож магадгүй. Хамтрагчнэр бас энийг буруу ойлгож магадгүй. Тийм учраас эхлээд over communicate хийчихье заяа. Автомата миний нэг хэсэг. За тэгээд хамтарч байгаа хүмүүс юу гэж энийг ойлгож магадгүй юм бэ гэх юм бол эдрэгийнх юм бол минийх биш юм байна биш ээ. Тэ? Жишээлбэл хөрөнгө оолтын зөвлөгөө өгч ийсэн хүмүүс, хөрөнгө оолтын багцуудыг гаргаж ийсэн хүмүүс нэг нэгээр нь цаг авдаг байсан. Тэ? Өдөрт 2 3 хүнтэй уулзаад вакцин гаргадаг байсан. Миний тодорхой ажил. Энийг технологиороо дамжуулаад, контентоор дамжуулаад, тэ? Аппликейшнаараа дамжуулаад олон хүмүүст хүргэж байгаа. Өмнө би нэг нэгээрээ хүртээмж муутай, бүтээмж муутайгаараа хийдэг байсан бол одоо хэдэн мянган хүмүүс зэрэг хүргэдэг болсон. Өмнө хийжсэн юм маань одоо компани болсон. Идэр хотын хийжсэн ажил маань одоо тэ багийн тоглоом болсон. Тэгээд миний дуртай юм тэ өдөр болгон өмнө хийжсэн нэг хүнд хийж өгнө үү, 3 хүнд хийж өгнө үү, 5 хүнд хийж өгнө үү би дуртай хийдэг. Хинч намайг идрээ ажилтаагаар хургаа уншуул бити тар орой хүртэл суу хинч хэлэх хэрэггүй. Ямар нэг байдлаар автомата тэ холбоотой компаниудаар ямар нэг байдлаар нэг асуудал гараад тэ ард нь гарах хэрэгтэй юм бол шууд хийж хэлтэй. Надаа ерөөсөө ажил юм шиг санагддаггүй. Ерөөдөө тийм бизнес гоё гэдэг. Одоо өөр хүний жишээ авах юм бол өдөржингөө хоолноор анхаардаг, дасгал хийдэг, йогтой, айгу passionтэй, эрүүл мэндийн хувьд бол байнга боддог хүн маань одоо сошиал медиагаараа дамжуулаад тий контентээрээ дамжуулаад програм аппликейшнаараа дамжуулаад энийг айгу гой хүртээмжтэй одоо хүргэх боломжтой болсон байгаа хгүй. Тийм учраас одоо маш олон багш нар гарч байгаа, коуч, ментор гарч байгаа, өөрийнхөө бизнесээ олж байгаа. Тэгээд тэдний бизнес яг юу юм бэ гэх юм бол өөрийнхөө тодорхой хэмжээний хэсгээ бүтээгдэхүүн үйлчлэгээ болгож чадсан. Ерөөдөө тиймэрхүү бизнес айгу гоё. Миний зүгээс. Тэ. Би бол жишээлбэл маш олон хүмүүс надад санал тавьдаг. Эдрээ банк бус хийя. Тэ яг гэх юм бол нэгдүгээрт чи айгу амархан мөнгө босгоноо. Санхүүгийн зах зээл дээр ажиллаж байна. Тэгээд мөнгийг ингээд өндөр хүүтэй ингээд зээлэх юм бол цөм хийнэ. Ер нь надад ерөөсө таалагддаг. Хийх ёстой юу гэх юм бол хийх ёстой ах гэж бодож байгаа хэрнээ тэр ажил намайг ерөөсө дууддаг байхгүй юу? Хүмүүсийг ингээд хүмүүс зээл өгье. Ерөөсө надаа тий шүнц ирэхгүй энийг хийя. Тий passion биш гэх юм уу? Тэгээ гоё бизнес юу юм бэ гэх юм бол өдөржингөө хийсэн ч болохоор юм. Тиймэрхүү юм. Тэгээд сайжилт шаарддаг. Одоо автомата хийжээч дуусахгүй ажиллах гэж бодож байна. Дараагийн төслүүд маань бас яг гоё ингээд надад байнга ийм зовлон өгдөг. Намайг илүү сайн байгаач гэж шаарддаг. Тэгэл тэр бизнесууд маань өдөр болгон намайг дуудаад өдөр болгон би тэр бизнесүүдтэй асуудлуудтай барилцаар агаад 2 3 5 жилийн дараа илүү сайжирсан хөлбөр болцсон байгаа гэж хэлж болно. Одоо жишээлбэл бас 3 жилийн өмнө нэг сургууль хамтарч үүсгэн байгуулсан. 4 жилийн өмнө цаг аягүй хурдан өнгөрч байна л та. 4 жил юм байна. Тэр бас надад аягүй таалагдсан. Боловсрал, хүнд юм заах, хүнийг нүдэн дээр ингээд сайжиж байгаа, чадвартай болж байгаа, өөртөө ихтэй болж байгааг харах нь тэр аягүй гоё байсан. Тэгэл яг хүндэн таарсан бизнес хийх юм бол тэр гоё хаа.
Тэгээд та бол маш олон мундаг одоо Монгол улс үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын захиралтай ярилцлага хийж исэн. Тэрний доорч ажиллаж исэн тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүст бүгдэнд нь байдаг нэг шинж юу вэ? Тэднийг одоо амжилттай болгох нэг шинж. Сэтгэл зүйн талаас харах юм бол мэдээж ухааны төвшин бол бусдаас дээгүүр. Одоо IQ-ийн төвшин. IQ тийм ухааны хувьд бол бусдаас дээгүүр. Хөдөлмөрч одоо яг жинкнээс баг ажилласаа амарддаггүй. Яг дуртай юм хийж байгаа. Тэгээд ер нь бол өөртөө айгу үнэнч гэх юм уу энэ болохгүй энэ болж байна. Тэгээд ерөөхдөө хизээч одоо нөгөө хангалттай гэсэн мэдрэмж авдаггүй. Одоо муухаар хэлэхэд байнгын үлэм. Тэгээд болоогүй болохгүй байна, хангалтгүй байна. Тэгээд дандаа өөрийнхөө бусад хүмүүстэй харьцуулдаг. Энэ яаж ийн, энэ тэгж ийн. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол бас мотивац авах гээд. Тэгээд энэ өрсөлдөгч инглээ гэх юм уу шууд дотор ингээ гал насчдаг, араас нь явахгаа хөөцөлтөд байдаг, сайжрах гад оролддог. Тэгэл ерөөхдөө өөрийнхөө хийсэн ажилтаа айгүй шүмжтэй ханддаг. Тэгээд хамт ажиллаж байгаа, доор ажиллаж байгаа хүмүүстэй бас одоо сайн найз шиг биш. Хэрнээ дандаа ингээ шаардлага тавьдаг, хурцлдаг. Тиймэрхүү хүмүүс. Тэгээ хамгийн мундаг нь бол юу Таамбах группийн Баатар сайхан. Зарим юугаараа баг мэдрэл муутай. Одоо сайн талаас нь супер хөдөлмөрч. Өөртөө хамгийн өндөр шаардлага тавьдаг. Тэгээ тэр шаардлагуудаа бас бусдад дамжуулдаг. Тэ одоо Баатар сайхан захирлын хурал руу орно гэдэг чинь чи бүх слайдуудаа шалгацсан байх хэвээр. Үг үсгийн алдаа тэ жижиг алдаануудыг мань хүн хараад ерөөхдөө харшилтай гэх юм уу. Тэгээд шууд одоо муухаар хэлэхэд алуулдаг. Гэхдээ тэр юмыг төгс байх гэж хичээдэг. Төгс бишээ. Зүгээр ингээд хайнгын чи хайнг байсан юм байна. Хичээгээгүй юм байна гэсэн юм харагдах юм бол шууд хэлцдэг. Битгий юм хайнг байгаа ч. Тэгээ би айгу соёл айгу зөөлөн хэлж байна. Мань хүний хурлуу зарим хүмүүс ингээд буруу алдаатай мэдхгүй гэсэн хариулт яагаад энд байгаа юм бэ гэсэн мэдхгүй. Тэгээд нөгөө Баатар сайхан захирлуул жишээлбэл хүний хийсэн ажил дотор ингээ алдаа болчих юм бол энэ яагаад юм алдаатай юм бэ гэж асуусны дараа мэдхгүй энэ хүний алдаа гэд нөгөө алдаагаа өөр хүн рүү чихэх юм бол шууд тесэрдэг. Тэр нь айгу мундаг. Маш олон хүмүүс, маш олон захирлууд, маш олон менежерүүд юун дээр алддсан бэ гэх юм бол бас миний нэг алдаа хүмүүстэй ингээ сайхан харилцаатай бай. Хамт олонныхаа найз бай. Тэ ментор бай гэд айгу буруу талаас нь хардаг. Тэгээд нөгөө хүмүүс маань хөвчихгүй. Нөгөө хүмүүс бас байранда. Нөгөө хүмүүс нь хайн алдаа хийсээр л байна. Тэ нөгөө хүмүүс маань өөрийнхөө хийсэн алдаагаа бусдлууга чигсээр л байна. Хөвчихгүй байгаа. Тэгээд Таамбах групп жишээлбэл ягаад ийм мундаг явж байгаа юм бэ? Ягаад ийм олон сайн захирал менежер тэндээсээ төгсөж байгаа юм бэ? Ягаад Таамбах группаас төгссөн? Одоо төгссөн гэж хэлж байгаа шүү. Хүмүүс энэ тэнд ажлын байр аягүй хурдан олдго юм бэ гэх юм бол тийм. Яг гэх юм бол тэндээ хурцлагдаж байгаа. Тэндээ характер зааших хэрэггүй сул юмнууд нь ингээд шууд ингээд арилж байгаа. Тийм. Тэр нэг аягүй мундаг юм шиг санагдсан. Тэгэл тэр зан баг хүн болгоно хэрэгтэй хаа. Хамгийн гол нь надаа. Тэгээд энийг үзэж байгаа мэдээж бас бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа эсвэл бизнес эрхэлдэг хүмүүс байгаа байх. Та энэ хүмүүст хандаж зөвлөгөө өгөх байсан бол ямар зөвлөгөө өгөх вэ? Жижигнэр эхлэе. Тий. Одоо энэ автоматагийн анхны эхлэл хизээ байсан бэ гэх юм бол чөлөө цагаараа би ажлын бус цагаар хүмүүст хөрөнгө оруулалтын зөвлөгөө багцын гаргаж өгдөг байсан. Халтураас эхэлсэн. Бараг 10 жилийн өмнө. Тий. Одоо жоохон мөнгө өгөөд тэгээ би хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдлэгээ хуваалцаад ингээрээ гэл бусад хүмүүс 5-10 жил судлаад сурах ёстой байсан юмыг тэр замыг би товчлоод зөвлөгөөр яадаг байсан. За дараа нь энэ миний анхны амжилттай хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулалтын 14 гэж бичсэн. Энэ номыг бичихтэй ч гэсэн нэг компани үндсэн ажилтнгаар ажиллаж байсан. Тэгээд хагасаа бүтэн сайнд номны хүрэлтэнд гараад ажлын бус цагаараа офисын доор хүмүүстэй би ирсэн байгаа шүү гэд 2-3 хүн тэнд ирсэн байгаа. Тэгээ би 2-3 номыг ингээд 10-15-20 мянгаар зардаг байсан. Тэрүүгээрээ дамжуулаад ерөөхдөө нэг 7 хоног болгоны 200-300 мянган төгрөгийн орлоготой болоо тий. За тэгээ хүмүүс ингээ асуугаад би таны номыг уншлаа, багцыг чинь авлаа.
нэмэлт юм мэдмээр байна. Та сургалт хийгээч гэд тий. Тэгээ би юу ч хэлсэн бэ гэх юм бол тэр сонирхож исэн хэдүүлээ нэг 6-8 хүн цуглуулж чадах юм бол би сургалт хийчнэ гэд. Тэгээд тэр сургалтнаа би ичээд за нэг 10,000 төгрөг таадаас авах юм байна шүү гэсэн хүмүүс. 10,000 амар боломжтой юм байна гэд. Тэгээд бас захирлаасаа бас асуусан хагасаа бүдэн сайнд би энэ хурлын өрөөг ашиглаж болох уу захирлаа гэд. Тэгээд яг та мэдээж хичээдэг сайн ажилтан байсан болохоор захирлгүй гээгүй. Тэгэл би хагасаа өдөр болгон сургалт хийгээд тэгээд тэр сургалтнаар 10 хүн ирдэг болоод арууланд тэгээд дараа намаа бас зараад тэгэл нэг сургалтаас 20,000 төгрөгийн орлоготой тэгээд номноос 20,000 төгрөгийн орлоготой 7 хоног бол 10 хүн ирээд тэгээд 200,000 төгрөгийн сургалтын орлого 200,000 төгрөгийн номны орлого гэдэг чинь одоо 7 хоногийн бараг 400,000 төгрөгийн нэмэлт орлого болчоод тэгээд сарын нэг саяас дэш нэмэлт орлого тэрнээс олж эхлээд за тэгэл хүний урд ингээ ярьсаар агаад тий Facebook page нэгээд Instagram page нэгээд тэгэл ингээл баг багаар ингээ явсаар агаад өнөөдөр таад миний newsletter-ыг уншиж гин Рафтан одоо миний хамт ажиллаж байгаа хүн одоо надаас интервью авч гин 300,000 дагагчтай болсон 5 ном биччихлээ. Тэгээ энэ хаанаас эхэлсэн бэ гэх юм бол жижигхэн алхмаас эхэлсэн. Тийм учраас хизээч би ерөнхийдөө байр хүүхдийн боловсрал өөрийнхөө амьдралаа all in хийгээгүй хамаг мөнгөө нэг юм дээр ерөөсө тавиагүй айгүй контрол хийх боломжтой айгүй баг зэрэг эрсдэл аваад баг эрсдэлгүйгээр энийг баг багаар хөгжүүлээл тэгээд мөнгөө хөрөмтлүүлээд тэгэл анхны мөнгөөрөө номоо хэвлүүлсэн тий дараагийн номоороо дараагийн мөнгөөрөө дараагийн ном хэвлүүлсэн fuck you money-гаас олсон мөнгөөрөө автомат аппликейшнийг хөгжүүлсэн гэл ингээл жижигхэн халтураас эхэлсэн юм маань одоо гинт ингээд компани болсон. Ер нь бол олон жил шаардлагатай байсан. Гэхдээ төвчээртэй байнга сайжраал, контентээ сайжруулсаар агаад, номнуудаа сайжруулсаар агаад, сургалтаа сайжруулсаар агаад ингээл ийм шатнаа хүрсэн байгаа. Тийм учраас тий багаар ихэл, эртхэн шиг ихэл бити том хөрөнгө олт хий. Хамгийн мяа хөлбөр зах зээл дээр байхгүй юм бол хангалттай. Тэрнээс ахуулаад явчих гэсэн зүйлс байна. Сонирхоод асуухад та хизээ анх ер нь сургалтаа хийжсэн бэ хөрөнгө оруулалтынхаа? Ард санхүү нэгдэл байх та. Тий. 2016 онд баха. Тэгээ одоо хүртэл хүмүүс чиний анхны сургалтанд сууж исэн. Тэгэл хүмүүс ирдэг. Тэгээд энэ 7 хоног бас та сургалт хийж байгаа шүү дээ. Тийм хагасаа өдөр сургалт хийн 10 цагаас Facebook пост нэр бас тавьчихна. Тэгээд Рафтан бит хоёрын ярилцсанд ор бас бүртгэлийг тавигдсан байгаа. Тэгээд таад ч гэсэн хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн ойлголттой болоод багц хөрөнгө оруулалт гэж яг юу юм бэ? Ерөнхийдөө яаж хөрөнгө оруулалт анхныхаа алхам тэг хадгаламжаас илүү өгөөж яаж авдаг юм бэ? Мэдлэг авмаар байгаа юм бол энэ хагасаа өдөр сургалтанд урьж байна. Тэгээд сургалтад дуусаад бас надаас автоматикийн талаар асууж болно. Тийм, ерөнхийдөө нэмэлт асуулт байгаа бол надаас Рафтангаас нэмэлт мэдээлэл асуух боломжтой шүү. За, өдрөө захиралтаа маш их баярлалаа. Тэгээд та бүхэн энэ хагасаа өдөр сургалтын дээр уулзцаа.